Сэтгэл зүйн асуудлыг бидний медиа хэвлэл мэдээлэл яаж харуулж байгаа гэхээр тамхи татаж, арх ууж, одоо найзуудтайгаа янз бүрийн арай юм хөнгөн энгийн одоо юм эрүүл бус аргаар энийг даван туулж ийн гэж ойлгодог. Ийм одоо бүтэн ийм одоо давлгаа явж байна. Манай одоо сүүлийн Монгол улсад ерөнхийдөө хийгсэн бүх кино уран бүтээлүүдэд сэтгэл зүйн асуудалтай сцен, дүр зураг болгон дээр тамхитал гардаг, архитал гардаг. Тэгэхээр энийг бид нар энэ зар сурталчилгааны хууль дээр байгаа заалтаа өнөөдөр ажилуулахыг шаардах хэрэгтэй. Тамхины дүр, архин дээр бид нар дүрс тавиад болилдог мөртлөө тамхин дээр бид нар байдгүй. Хамгийн том жишээ Бүсгүй гэдэг маш гоё кино байдаг. Би энийг өмнөөс хэлжсэн. Тэр киноны хайр дурлалт бол тэр чигээрээ тамхины утаан донд өрнөдөг. Дурлалаа тамхи. Гой кул залуучууд, охтууд байлаа тамхины асуудлууд. Тэгэхээр бид нар ер нь энэ нийгэмд одоо тулгамдж байгаа хүн ер нь өөрийнхөө амьдралд янз бүрийн асуудал тулгамдахаар тэрийг яаж шийдэх ёстой гэдэг арга замыг хүүхдүүдтэй огт заадаггүй, сургуульд тэр хөтөлбөр байхгүй, нийгмийн ажлыг огт дэмжидэггүй, сэтгэл зүйн үйлчилгээгээ уг углуулгаар нь хийгээгүй учраас хүүхдүүд тэр хоосон орон зайг өнөөдөр вейпing буюу тамхиар нөхж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар зөвхөн энэ тамхины тухай хуулийг нэг удаа хориглоод орлуулж байгаа тэр зүйлийг хийхгүй юм бол энэ бол зогсохгүй. Би тэгж бодож байна. Энэ бол олон улсын туршлага судалгаа байгаа. Тэгэхээр нэгэнт одоо өөрөөр хэлбэл донтоод байна гэдэг чинь тэнд нэг хэрэгцээ байна. Хүн амьсгалмаар, нуртаар амьсгаа авмаар, ганцаараа баймаар, тайвширмаар. Гэтэл тэрийг яаж ингэдэг вэ гэдгээ бид нар энэ хүүхдүүдтэй ээж аав нар өөрсдөө бас одоо зааж өгөх хэрэгтэй байна. Энэ бол хүүхдүүдэд тамхинаас хамгаалах татварын бус нийгмийн сэтгэл зүйн хамгийн чухал арга. Энэ тухай өнөөдөр ерөөсөө ярихгүй байна. Энэ тухай бид нар яриул өнөөдрийн бидний энэ татварын бодлого илүү ойлгомжтой болоод эхэлнэ. Яагаад татвар байдаг гэдгийг цаад санааг ойлгоод эхэлнэ. Тэгэхээр энэ донтуулаад байгаа орон зайд нь орлуулагч зүйлсийн тухай ярмаар байна. Тэгэхээр зар сурталчилгааны хуулийн заалтуудаа ажилуулмаар байна. Мөн вейпинг бол хориглох нь л зүйтэй, орлуулах зүйлийг заавал оруулах ярих хэрэгтэй юмаа гэж хэлье.